Манай малчин хүмүүс энэ агийг ч одоо хонмал өчгнүүдэ. Инкүйдний ч одоо нулимтгаа ингээ нэлтлаад ингээ одоо тэр өчн өтөлж яжгаад тэр нүхэнд нь зихэд тавьчихвол тэр малын өцсөн яах гэдэг ч. Тэгээд аг бол одоо олон нас дургамал мөртөө удуулын эдгуурт ийм өвсө. Голдуу засах нь тусан халууны арилганаа. Тус гарахыг зогсооноо. Уусыг элгэнэ халууныг арилгах зэрэг юунд бол одоо энэ агийн хэрэгжилж болно. Эргээд энэ агийг бол одоо энэ 5% аршаанд энэ аг бол нэг дут болно шүү юуна. 5% аршаанд ч юм бол одоо аг зэрэг одоо бүр энэ 5% аршаанд орно шүү дээ. Энэ ч бол гол бүрэлдэхүүн. Аг бол одоо эргээд нэг бол энэ агийг ч бол одоо олон жилээр хэрэгжилж болно. Манай малчин хүмүүс энэ агийг ч одоо хонмал өчгнүүдэ. Инкүйдний ч одоо нулимтгаа ингээ нэлтлаад ингээ одоо тэр өцсөн өтөлж яжгаад тэр нүхэнд нь зихэд тавьчихвал тэр малын өцсөн яах гэдэг ч. Энэ аг бол эргээд нэг аг бол одоо юу яана? Юунд цаана бол одоо энэ иламелаг одоо ингээ сайхан гатаачаа утуул одоо энэ үнэрд нь бол одоо агны үнэрд бол илаа тэр одоо учиргүй юу яахгүй илаа шомуулууд бол үнэрээс нь ягаад ихшээж ялтах ийм сайнтай. Агаар бол одоо энэ лам нарын хүж энтергээд борхон донготход хүж байна ба тэн дотор нь бол энэ агийг бас хийж байна. Энэ агийг бол одоо хам гэж хэлж ийн би барах төвд нэр нь. Иймэрхүү байдаг. Идэлгэний зүйлтэнд бол энэ аг орохгүй. Аг бол одоо жоо хон мал идвэл одоо энэ аг төмөл их таргалж яадаг их шимт хэжэлтэй өвс. Малд бол. Хүн бол одоо энэ эмнэлэг тэргэлэхээс өөр янзаар бол хэрэгжилж болохгүй, хэрэгжилдэггүй. 7-8 сарг бол одоо ийм өндөр ургаад дээр нь үрлээд ирнэ. Тэгээд чихгүйдээ нэгаан сайхан хад аваад өдөр цэрүүн газар хатаагаад утаар нь хэрэгэлтэнч болно. Одоо мал эмнэлэгд яад хэрэгжилж болно, хүн эмнэлэгд яад хэрэгжилж болно.